хэмжээгээр бас өдрийн сая ярьсан ярианаас бол бас юм бодогдчих. За асуух гэдэг нь үү? хүмүүс бол одоо сан бодлоо хэлдэг л дээ. Тэгээд тэр хүмүүсүүдийн ингээд юу ингээд аваад үзэхээр бол амны юмнууд байдаг. Амин хувийн юм байдаг. Нийтийн эрхийг хамгаалсан ийм зүйлүүд байдаг. Тэрийг нийтгэд үгнээ шийдвэр гаргахад бол бас бэрхшээлтэй. Тэгэхээр маш их судалгаа одоо хэрэгтэй болдоо. За энийг бол бас бид нар тодорхой хэмжээгээр одоо авч үзэх хэрэгтэй гэж ингэж бодож байгаа. Сая орон нутгийн хөгжлийн сангийн хүмүүсээс иргэдээс авсан саналыг ингээд нэгтгээд өгнөхэд одоо ингэж байна л да. Зам тавих асуудал гэхэд 255 одоо хүн санал гаргасан байгаа юм байна. Тэгэхээр бидэрт хэрэгтэй зүйл одоо юу байна вэ гэхээр би саяхан одоо тэр нэг ярилцлага маягаар ингээд асуулт хариулт журмаар одоо явъя гэдэг хин багшаа ярьлаа шүү дээ. Товчгоо тодорхой юм байна. Тэгвэл дараа явсан мэдээлэлтэй 15 За тэгэхээр би бол ингэж бодож юм л да. Иргэний за тэр цагаад шууд чилж. Яг нэг юм ойлгох хэрэгтэй. Ингээд нэг хүн нэг юм яриад ярихтаа л гоё шүү дээ. Тэр хүнээр нэг асуудал шийдвүүлэх гээд байгаа юм шиг юм ингээд санаа авсан бол тэнийг хэрэгжүүлнэ. Ерөөсөө за ийм санаа байгаа юм байна гэдэг идэ ямар нэгэн жижиг юм олсон бол тэнийг хэрэгжүүлэхийн төлөө шууд ажиллах гэдэг. Одоо яг маш тав өгөөд нэг хаалт нөө талын дээр хийж ирсэн. Одоо манай хадгалуу